англи хичээлийг хамтарч явуулна. За танай анги хичээл дээр ямар дэг барьдгүй хүүхдүүд ээ? Ямар дэг барьдгүй хичээл дээр багшлаа хэлээрэй. За. Хичээл дээр хэрэгсэл бүрэн том байж нэгнийхээ ярьсныг дуустал сонсох. За өөр давхцахгүй хэлээр найзтайгаа за. Хичээл дээр за миний хөө. За баруун гарын дүрм баримталтай. За ярихгүй байна. за өөр ямар дүрм бэ? За тэгвэл та нарын баримталдаг энэ дүрмийг багш нь өнөөдөр баримтлан заа юу? Та нар хуучин ангитай баримталдаг дүрмээ баримтлана. За багш нь үнэлгээг нь хэлж өгье. Хүүхд болгонд багш баг болгонд багш нь ийм смайлууд тараагаад өгсөн байгаа. Хүүхдүүд энэ жижиг смайлаар өөрсдийгөө дүгнэ. Өөрөө сайн хийсэн чиний хийсэн юм чинь онц сайн болсон тохиолдолд өөрийнхөө дэвтэр дээрээ смайлаа наагаад яваарай заа юу. За том смайл дээр нь багш нь багийн үнэлгээг нь хийгээд явна. Хоёр янзын смайл тараагаад өгсөн байгаа. За миний хүчтэй юм чинь. За өмнө үтсэн ийм мэдлгүүдээр өнөөдрийн хичээл маань тулгуурлаж явагдана. Та нарын өмнө үтсэн мэдлгүүдээр. За эндээс харахад өнөөдрийн хичээлийн сэдв юу юм шиг байна хүүхдүүд ээ? Юу ч бодчих. За өгөгдөлтэй ажиллах гэд бодоод үзэхэр зорилго нь юу байх вэ? Юу байх вэ? За өгөгдөлтэй ажил сурахын тулд бид нэр ийм За багш нь видео харуулъя. Сайн анхааралтай үзээрэй. За энэ ямар киноны хэсэг вэ? Ямар киноны хэсэг вэ? Мэдгүй. Чадра алтур хөвшин. За багш нь хэлээд бий. Чадра балын лодо дамбын тунгалаг тамир арманаар хийсэн тунгалаг тамир гэдэг киноны хэсэг баггүй юу? Сонссноо? За тэгвэл энд гарч байгаа хоёр хүнийг таних уу? Хин хоёр юм ба? Тэгээд танихгүй нэ. За тэгвэл киноны гол баатрын нэг Итгэлт Баян. Итгэлт Баян бол ядуу гаралтай, хөдөлмөрч, малч, арга ухаанаараа баяцсан ийм хүн. За тэгвэл Итгэлт Баян шиг ийм хөдөлмөрч малчин түмэн маань энэ он малаа 5 төрлөөр нь хэрхэн өсгсөнийг мэдээ. За ингийн тулд бүгдээрээ багш нь нэг гэсэн дугаартаа даалгавар ширээн дээр нь тавьсан байгаа. Тэрийг аваад заавар уншаад хийгээрэй. За заавар бүгдээ уншчихсан. Багаараа хамтраад яса холдоод ирнэ бүгд багаараа хамтраад босоод босны харагдахгүй шүү дээ. Ингэж байгаа тийм. За заавраас уншираа заа юу? Заавар уншираа. Одоо ард нь юм аа юм. Хоёр босоод ингэж нааш хамтраад хийгэрэй заа юу? Энэ хараа энэ дээр хийн. Энийг хараад ажиглаад энэ зааврынхаа дагав заа юу? За босоод хийх.
Энд нь дасгал нь байгаа. Энд дээрээ хийчихнэ. За бичиж тавьчих. Нэг ачиглаж байгаа. Хоёрнаас болоод өндийгөө тарж болно заяа. За танах яасан. Ардан дасгал нь байгаа шүү дээ. Энэ заавархаар. Ингээд энэ дээрээ бичиж тэгэрээ заяа. Загаараа хамтраж ярилцж байгаа. Тэгээд бичиж тэгэрэг нөхдөд бичиж гэнэ. За танах хэсэг бичиж гэнэ. Алмастрагаас тэр маркераар бичиж. Энэ харин заавар сонсно. Хамгийн их малтаа гэд бичиж шүү дээ. Хэлчих юм шууд тэгвэл 700 болно шүү. Тийм заавар дээр заавар яасан. Нэг зэн гэсэн. Тэгвэл энийг хараа хамгийн их малтай аймгаа бичээд хамгийн бага малтай аймгаа болоод тэгээд 700 болчих. За тэг багаараа бичиж. Энэ шүү дээ. Чараа энэ хоёр ч хоорондоо ингэчээд байгаа юм байна л да. Энэ заавар нь энэ шүү дээ. За энэ цаасан дээр бичиж бодчих заяа. Хоёр яг зөрсөв. Чи хамтраад. За. Зүгээр л бичиж бас болно шүү дээ. Заавал тэгж бичгүйгээр жоохон 70 болно шүү дээ одоо. Нараа ээж нь 70-ыг болох гэж байгаа. Тэгээ нэгэн цааны хүрдүнгээ шалгаж томох. За танах яасан. Өөр дүгнэлт хийлээ. Талайцсан тийм байна тийм ээ. За цаалцсан. Танах болцсон уу? Ясаа татгацсан. За зөв биш шүү дээ. Бүгд заавал хамгийн их баг бичээд их баг гэдэг. Эсвэл эндээсээ харж агаад бичсэн ч баг. Их бичих үү? Той аймгийнхаа нэрийг биччих. За миний хүүхдүүд яасан? Болчихно. За жоохон урт. За яа дурцсан. Талаацаа одож одоо. Одоо талаацаа. Яасан. За тэгвэл нэг нь аваад өөр толгойн өрөх баг нэг нь аваад хийцээ. За одоо багууд хугацаа болцсон хүүхдүүд ээ. За. За байр байрандаа ячир. За нэг илтгэх зурагч нь. Багштайгаа энэ тулгаад яваа.
Адууг ямар баг авсан бэ нэ? За, танах гаргацсан уу? За, хэлдэ. Багш нь энэ тааруулаад эндээ тулгаараа заяа. Эндээс. Гүү, чинийхээ өөрийнхөө завраа хараад хэлчихэн шүү дээ чи. Багтаа багийн амин болж хэмжүүлэх хамгийн их мөстэй их хаттай амьдсан төв байна. За, төв аймаг байна шүү. Цааш нь яваарай. За. Далайч нь. За, өхөр аль багт таарсан бэ? Хамгийн малтай өхөр. Ахангаа буюу 427,151. Хамгийн бага өхөртэй гой сүмбэр буюу 7697 өхөр. Далайч нь болохоор 41450 болж байна. За, одоо тарж бол наад дээр баг нөгөө том смайлга тэрийг аваад наачаар. Юу ч юм. За, хонь аль багт таарсан? Хонь таарсан мөн. За, эднэ. За, хамгийн хоньтой аймаг нь найзгаа сонсороо. Хамгийн их баг малтай аймгийг олж тэмдэглэх. Хамгийн их малтай Архангай аймаг. Тэг. Юу хамгийн бага хоньтой нь Орхон аймаг. Тэгээд юу далайцыг олох гэдэг нь болохоор шээ. 1,664,210. За, хариугаа дахиад сайн хараад тулгаараа. Хэрэг таарсан бол смайл. За, тэмээг аль баг авсан? За. Юу Тибетийн наслын өмнө гав аймаг хамгийн бага Тибетийн наслын Улаанбаатар. Тэгээд далайцад болохоор 103,000. За, дараа нь ямар? Аль за тань. Баян онгор. Хамгийн бага малтай нь Орхон. Харин далайц нь сая 794,899. За, Исмаила өөрсдийнхөө юм дээр багийнхаа юм дээр наачаарай. За, эндээс харахад томын. За, эндээс харахад ажиглараа хүмүүстэй наашаа. Энд мод болоод байгаа аймаг ямар аймаг вэ? Баг малаараа ягдаа шүү дээ. За. За, юу чи юу гэж бодож чинь тэрийг л хэлчих. Өөс нөгөө сайтай. Ямар ч талаараа хамгийн бага мал. Өөр санаа байл хэлээрэй. Орхон аймгийн малын тооцоо пермийн тоонд бас цоо өөс ногооны нөгөө нэг ургамлын байдал нь нөгөө нэг бага болохоор Орхон аймагт мал нь тийм бага байгаа гэж ярьж байна. Тойрын санаа давтагдж гэнэ үү? Өөр санаатай юу? За. Орхон аймгийн газар шорон чиг муутай тэгээд хүний зайлгсан хүн амьдрдаг баг болохоор тэр хүмүүс ферм За, тэгвэл Орхон аймаг гэж ямар хотыг хэлээд байгаа юм бэ? Мэдхүү. Орхон аймаг ч одоо маш жижигхэн газар.
маш жижиг. Ерөөсөө Сэлэнг аймаг, Булган аймаг хоёр дунд маш жижиг газар. Бараг хотсон гэсэн. Хот тэр ямар гэсэн байх вэ? Одоо Орхон аймгийн ихэнх тал нь хот гэсэн үг. Хот. За зөв ихэнх нь хот гэсэн. Тэр ямар хот вэ? Мэдхгүй нөө. Эрдэнэт сонссноо. За төвөө юу үйлдвэрийн хот учраас цөөхөн малтай байгаа даа шүү дээ, тийм ээ? За дараагийн тасгалын багшинд 2 гэсэн дугаартай тасгал ширээн дээр чи тавьсан байгаа. За аваад бүгдээрээ заавраа сайн уншаарай хүүхдүүдээ. Заавраа сайн уншаад ажлаарай. Энэ дээр ягараа заяа. Энэ дээр юугаа за энийг ангилаад наа заяа. Ангилаад наа. Энэ дээр наа. Энийг иш харж агаад за энийг аваад задлаад ачиглаад за энэ хэрчүүл энийг ингээд задлаад бүгдээ ингээд ажиглаад яг юу өгөгдсөн юм бэ тийм. Тэгээд тэрийгэ төржүүлээд энэ дээр энэ том цаасан дээр наараа заяа. Юмнууд юу нэ тий? Тэгээд юуны үн байж болох нь нэрлээд тэгээ яах вэ? Тэгээд дараа нь энэ арифметик дунд чинь дэвтэр дээр бодох юм шүү дээ, тийм ээ? Хүүхд болгон дэвтэр дээр. За танаа баг заавар ойлгосон уу? Одоо энэ дээр наач миний хүүхдүүд хараа. Ангилсан бол энэ дээр наач. Тэгээ шүү дээ. За. Зөв харуулаад. Ингээд нэгэн цавуудаад ингээд нийлүүлээд ялгаач. Зарим нь ингээд ялгаад, зарим нь хоёр ингээд нийлүүд ийш нийлүүд юу юуных байна вэ? За харж байгаа тэгээд ялгаараа. Энэс доош ингээд наа заяа. За танаа байгаа төснө. За тэгвэл энэ дээр наагаад зэрэг хийгээ явж байна. Тийм хурдан хүүхдүүд удаад энэ заяа. За энэ дээр хин цавуудчих юм, хин наах юм. Хараа ингээ баг нь үсгээд наах юм. Миний хүүхдүүдээ ингээ баг нь ингээд доош. Баг нь үсгээд наагаараа миний хүүхдүүд ингээ доош нь заяа. Баг нь үсгээд наад чадчихна. За. Ангил зэрэг наагаад яв. Ангилснаа гэс. Тийм. Тэгэхгүй бол удаа шүү дээ. Тийм. Ингээд эндээс доош. Нэгэн цавууд, хоёрын цавуудаа заяа. Хурдан харгаа мэдгүй тань. Хоёрын цавуудаа хоёр нь наагаад. Чи яагаад өөрлөгөө татаад байгаа? Дундаа тавьж байгаа. Чи бас цавуудад өгч болно шүү дээ. За хоёр цавтай юм чинь. Тэгээд хоёр нь наагаад хоёргаас цавуудад өг. За. Тах тусцсан уу? Одоо энд нэр өгнө. Юу гэж нэрлэж болох юм бэ? Шүү энд ч үлдсэн юм шүү. Үлдсэн биш шүү дээ. За тэгээд нэрээ тавьчих уу шүү дээ. Юу гэж бодож байгаа? Эндээсээ аваад ингээд за ялгаад наа. Сайн ажиглаж байгаа. Заяа хаана байж болох вэ? Нааж байгаа нь өөрлөгөө хараалаа дэвтэх нь тавьчихгүй юу? Тэгээд бас талаас нь нааж. Босоод нааж болно шүү дээ. За наагаад дууссан баг нь дэвтэр дээр бүгдээр дундчаа олж байгаа. Юуны дундчааг олгосон байгаа те. За танах дууссан шүү те.
Тий, танах дууссан тий. За бүгд дэвтрээ харахад энэ юуны дунд ч бол гэсэн эндээс харж байгаа. Гэсэлчээд болчих. Танах дууссан юм уу? За минь хоёр дахь нааж байгаа юм. Бус туслаа. Нааж байгаа бид нар бодлого олгож байна. За бод. Тэгвэл та хэд бас туслууд арай хурдан байхгүй юу? Чи хинэ цавуудад үзээ. Чи цавуудж өгөөд юм битээ. Игчээ цавуудж өгөөд энэ хоёр нааг заяа. Яасан? Бүгдийн нэг бургаа наацсан та. Энэ гурван юм болох нь шүү дээ. Тийм шүү дээ. Энийг энэ дотор хүмүүдээ уншаад ажиглаа. Тэгээ би таныг аазын ялах гэж хэлээ үстэй. Их багаар биш би англиар наагаарэ гэсэн шүү дээ. Ажиглаад уншаад наа заавдчих байгаа шүү дээ. Бичмийн өгөгдлийг ажиглаад өгөгдлийг төрөлжүүлээд англиар наах. За. Танах зурчлаж байна. Одоо наад хаана наах юм чи? Одоо баji энд юу махнаа заа юу? За. Хийлгэж байна л та. Тогтоод аваад наачаач. Мараг суугийн эмгэлтэн авсан талбан. За тарах сугийн энд. Тэгээд энэ наана юугаа үлдээж байгаа юм бол энийг үлдээчихгүй, сануудаа үлдээчихгүй. Тийм ээ? За дундч олчоо. Танах дууссан тийм ээ? Тий, махны үн. Тэгэл болно. Махны үний арифметик дундчиг болно гэсэн үг шүү дээ. Олцсон уу? Махныхаа үний арифметик дундчиг. За хурд эндээс махныхаа үнийг харчихгүй. Хаана? За хортлоор юм. Махны ёо хойлоод наацсан юм за. За ялгаж мэдтгүй. Тийш үү зөвхөн махын хараа заавар дээр чи махны үний арифметик дунджийг дэвтэр дээр бичээд олоорой гэж байна. Тодорхой байхгүй чинь дөрвөн зэрэг бичиж хагаад нэмчих болохгүй. Чи хичнээн юм нэмээд байна. За танаа болцсон. За гарганаач. Тэг энд нэр өгсөн юм уу? Энд дээр нэрээ өгчих. Юу гэж нэрлэж болох вэ? Өөрсдөө нэг таамагдаад нэрээ өгöd өрхтөө. Арифметик дунд жааж болдог лээ. Үтцсэн байгаа шүү дээ. Энэ дөрөв нэмж байгаа л хэдэд хуваах вэ? Дөрөв тууч тий. Арифметик дунд жаах юм мартцсан байна. За хөөе танах минь хурдж үзээрэй. За одоо зарим дунд ч олж. За хаана нах юм? За За. За танах бичсэн болцсон уу? За бүгд олоод дууссан бол одоо самбар дээр гаргаад энийг хатаараа заяа. Өсөн миний хөлтөд. Өсөн. Одоо цаг болцсон шүү хөлтөдөө. За, за тань болцсон. Цааш нь гарч. За. Баги хөө. Аль хэдвэр өглөө тань? Багийнхаа дугаараа багийнхаа 50-аар өгтүүдээ.
За энэ 5 дугаар баг юм. Танах хэддүгээр вэ? Эний доор нь чи. Хэддүгээр баг юм? Багийнхаа хэд юм? Махны тогтоо. За, 2 баг дуусчлаа. Бус нь яасан цагтаа дуусахгүй нөө. За, хурлаарай. Танах дууссан юм чи гаргаад хатчих юм нөхөж. Паринаас нэг харж Тийм их юу нэмээд байгаа юм бэ тийм. Ганцхан махных гэсэн шүү дээ. Тий, би завраа уншараа юм дугуулсан шүү дээ. Махны, тий. Аач таад. Тэрний доор. Тэр 2 баг юм байна. Чигтэн. Мөхөө. Тэн багаарай. Хэдгээр баг үлээ. Дугаараа таарай. Тавьчихсан. За, 2 баг нь яасан? За. Ишээ гар хатцсан. Танах болцсон. Бүгд болцсон. Тийш. Тэр багийн доор авчиж байрлалаа. За. 2 баг бэлэн болчлоо. Танахаа яасан бэ 2 дугаарынхаа? За дуусгая. Одоо болсон. Хоёрдугаар багийнхаа за найзгаа сонсъё. Багшаа сонсъё. Хичээлээ дуусгая. Хугацаа болцсон. За 5 дугаар багийнхан ингэж ангилсан байна. Цагаан эдээ гэж нэг төрөлжүүлээд мах арьс шир гэж төрөлжүүлсэн. За нөгөөх нь болохоор бас малын шир, махан бүтээгдэхүүн цагаан эдээ. Цагаан эдээ мах арьс шир, махан бүтээгдэхүүн ноос ноодуур цагаан эдээ гэдэг. Ингээ 3 ангилсан байна. Энд гарсан 4 баг. 4 баг ээ юу. За эндээс харахад энийг хараа арьс шир. Энийг түүхий гэж нэрлэдэг байна. Түүхий. Арьс шир гэж бас бодно л да тий. Түүхий гэдэг. Энд дээр ямааны ноодуур тэмээний ноос ороод ирж байгаа учраас энийг түүхий гэж нэрлэдэг байгаа байхгүй. А бусд нь бол арьс шир шүү дээ тийм ээ. За энийг зөв ангилсан байна. Энд дээр зөв сүү цагаан эдэгээр яасан юм дээр. Нэгдүгээр баг юу. Ангилсан зөв байна. За 2 дугаар баг дээр сарлагын шир, адууны шир, 2 өмнө шиг орцсон уу? Ноос ноодуур тэмээний. За энэ ангиллын нэр нь болохоор жоох юм байна тийм ээ. За энэ зөв байна. Зөв байна. Оо маш сайн. Эднийх бол бас сайн ангилж. Эдний баг жоохон холчоод байна тийм ээ. Махаш ширээ нөгөө арьс ширүүдээ махтагаа холцсон байна. Тэгэхээр эдний төгшин Исмаил төгсөнгөө. За танай багийнхаа төгшин харч яасан та дуусаагүй. Эднийх бас холцоо харагдаад байгаа байхгүй юу? Маха арьс шир ноос гэд бүгдийг хойт. Бүр хэцүү. Эднийх бас юугаа авахааргүй байна. За ойролцоогоор 7600 төгрөг гараад байна шүү дээ тийм үү? Махны дундаж юу? Өөр хариу гаргасан хөхт нь. За бүгд хэмлэн. Батөргөлтөө бүгд таарж гин үү? Хариу. За тэгвэл өөрсөндөө Исмаилаа өгч. Өөрсөндөө Исмаилаа дүгнэрээ дэвтэр дээрээ. За дараагийн ажилдаа орё хүүхдүүд ээ. За багш ширээн дээр нь
Одоо 1 2 дугаар ажлаа хийхээр нэг ажил үлдчихэж байгаа шүү дээ, тийм ээ? За 3 дугаар ажил нь. Нэг нь үлдээд бусд нь аялаж судалгаа хийж мэдээлэл цуглуулах юм байна. Багийн ахлагч нар 6 номертой багийн ахлагч нар үлдээд бусд нь эднээс багаас эхлэе. Эдний багаас эхлэе. За миний хүүхдүүд юм аваад багийн ахлагч энтэйгээ үлдэн шүү дээ, тийм ээ? Энтэйгээ үлдэн. Тэр өгшөө. Гөө чи очиод багаас асуугаад энэ дээр эндээс өөр юм гаруул нэмчин ш. Чи нэг юм чи өөрийнхөөс авах нь чи хаанаас авах вэ? Хоёр номер баг. За яваа. Газ очиод судалгаагаа хийчихсэн. За миний хөө болоогүй шүү. Энэ баг дуусаад энэ танах хамгийн сүлд. Өөрсдийгөө судалж иж болно шүү. Өөрсдийгөө судлах нь хэн блэ? 5 номерыг тийм. Та нар судалгаагаа өгнө, хүн ихээр судалгаагаа өгнө. Байхгүй. Огчин. Тийм, хүн ихээр судалгаагаа өгнө. Одоо энэ хооронд өөрсдийгөө судалж шүү дээ. Болоогүй танах эдний баг дуусгал. Энэ охинд хариулцаа юу? Доош нь наад дээр чи байхгүй юм гарвал чи доор нэмээ бичиж чинь. За багийн хаагч шүү тэмдэглүүлж. За бас тэмдэг. За. Танах өөрсдөө судалж байгаа чи хэн судлах вэ? 4 дугаар агимч 3 дугаар агимч 3 номертой судлаа ш. Танах 4 номертой нь өөрсдөө судлаад байж болно ш. Судалгаа ирээгүй байгаа л. За одоо 2 дугаар баг яваараа. 2 дугаар багийнхаа яваараа 1 дугаар баг дууссан. 2 дугаар багийнхаа яваараа гэсэн. За хурдхан очоо заа юу. За чи багийнхнаа цуглаад ирэхээр нь авчих заа юу. Яасан чи миний хөө аль баг юм? Хавна ингээд. За 3 номерын гişүү. 3 номераа. Чи тэр багаас авна. Чи 3 дугаартай юм чин 3 номер. 3 дугаар багаас авна шүү дээ. За. Гоё шүү дээ. За одоо 3 дугаар яваа. За удаан байна миний хөө жоохон удаан. Та жоохон удаан яваа заа юу. Хурд очоод асуу. Илүү бол тэгэл орчих заа юу. Илүү бол над дээр орчих. За хурд яваа аль баг дээр очих. Чи ямар удаан судалгаа авдаг болоо шүү дээ. За нэмээд исэн юм уу? За уучлаарай. За. За яасан? Одоо ирсэн биш. Одоо асуу. Өөр юм ярихгүйгээр хурдан. За. Дараа. Болцсон. Танах өөрсдөө авцсан. Танах хамгийн сүл. За болсон. За одоо танаа баг гэсэн. За тэр хүүхдүүд нэмэхгүй бол нэмээд. За хурдлаарай.
Чи үлдэх юм уу? Аа за. Маш 5 гишүүнтэй шүү дээ. Тийм үү? Тэр бүгд явна шүү дээ. Нач. Тэшнээс. За. Танаа хаяасан. Багийн ах шиг нэгтгэж амжааг байгаа юм уу? Аа? За яг амжааг бол. Танаа Бүгд орол ячдаг шүү дээ. Дутсан миний хүүхдээ. За хурд нийлүүлээд газ ярьж. Батхад бэлтэж. За. Газ бүгдээ зэрэг нэмээч. За. За. За дараагийнхан дууссан багууд наагаарай. Оо, эдний баг хэвээр мундаг сайн баг. Али багш нь дахиад нэг смайл өгöd. Маш хурдан сайн хийдэг. Аа? Хана баг юу тэр мөн үү? Ингэж багш. За хугацаанд хийж дууссан энэ нэгдүгээр багийнхан мсэн тийш навч. Тоош дүнгээ гаргасан. За. Оо ингэж. За дараагийн баг нь 4-р 3-р дуусчлаа. 2-р багийнхаа. За. За хүүхдүүдээ дуусгаарай. Улаан гэрлээ асаалаа. За болно. Тус. Умата. За болно. Одоо болцсон. 2-р багийнхаа. Одоо болцсон орчих. Та нар цагтаа амжсангүй. За өнөөдрийн энэ бидний 3-р ажлын зорилго бол та нарын сонирхлын судалгаа гаргаж ирэх юм юу байсан юм аа. Тэгээд зарим баг нь цагтаа амжсангүй учраас дараагийнхад даалгавар доо. За тэгэхээр бид нар юугаа амжсан бэ? Судалгаагаа. За тэр гарцаа 2 угаас дараа нь хараад ягаад аваарай. За одоо тэрийг эргээд харъя. За ямар малыг ямар дүрсээр тэмдэглээд байна вэ? Аа? За өөр. За багш нь энд тавьчих. Тэгвэл энд ямар мал дутуу байна уу? Юуг тэмдэглэх дутуу? Өөр? Ямаа. За хэрвээ ихтгэлтийн оронд байсан бол та нар хонь тэмээ ямаа хоёрыг юугаар тэмдэглэх байсан бэ? Ямар дүрсээр тэмдэглэх байсан бэ? Багаараа ярилцж байгаад гэс гаргаж. За. За хугацаа болцсон. Танах ямар дүрсээр тэмдэглэх вэ? Ямар юмыг ямар дүрсээр тэмдэглэх вэ? Цагаан самар дээр газ зураад харуулчих. Цагаан самар дээр. Танах юугаар тэмдэглэн гинэ? Эсвэл гараад миний хүү тэнд зураад харуулчих. Багаараа ярилцсан байгаа зү. За танах юугаар тэмдэглэх чинь?
Танах явгар тэмдэглэж чинь газ цагаан самбар дээр бичээд багштай харуулчих. Нана зурч. Энэ дор. Энд. За болсон уу? За танах гаргацсан уу? Ямар дүрсээр тэмдэглэсэн? Танах тэнд зурж байгаа танах. За. Танах. За. Ямар дүрсээр? За. Эндээс эднээс арай өөр дүрсүүдээр тэмдэглэж. Энэ болохоор 100 дугуй юм уу? Энэ дээр зүгээр л хатчих. За эдний баг ингэж тэмдэглэж. За тэгвэл одоо чи за хурдан суура. За. Альва ямиг ямар нэгэн дүрсээр тэмдэглэгээ хийж болдог байх юм тийм ээ. Энийг юу гэдэг лээ? Өмнө үтсэн ш та нар юу гэдэг лээ? За өнөөдрийн хичээлээс юу нь бэрхшээлтэй байна? Өнөөдрийн хичээлээр 1 2 3 за бүх юм тавьчих. Өнөөдрийн хичээлээр бэрхшээлтэй юм ямар бэрхшээл байв? Ямар бэрхшээл байв? Хэн хэлэх вэ? За миний хөө. За шүү. За санаа давхардахгүй лээ. За. Бид нэрийг тавлаар хамгийн сүүлд хөлөө өгөхөөр яаж таахгүй. Саний нөгөө зартай үзсэн юм нэг хоёрын сайн сонсож Шүү. Бас нэг юу зарим хүмүүс нь сандарснаас авч нэг юу бас зарим бодлогоо буруу одоо. За тэгвэл сонирхолтой нь юу бэ? Өнөөдрийн хичээлийн сонирхолтой нь юу бэ? Далай зүйлээ шүмэдэг дунд чинь нөгөө мэддэхгүй байгаа тоог бол сонирхолтой. За тэгвэл юу мэдэж авав? Өнөөдрийн хичээлээр юу мэдэж авав? ямар хамгийн бага магтай. Өнөөдрийн хичээлдэр бид нар ийм үгүүдийг хэлсэн. Бидний зорилт ингэснээрээ хангагдаж байгаамаа. За багш нь үнэлгээг нь үзье. Алийг өөрөө өөрсдийгөө үнэлсэн байгаа. Дэвтрээ нээгээрээ. За чи 2 эмийг л хийсэн юм уу? Танаа багийн үнэлгээ тэнд өөр тэнд нэгдүгээр баг дээр үнэлгээ нь. За 4 смайлтай байна багийн үнэлгээ нь. За танах өөрсдөө үнэлсэн үү? За шүү. Өөр бус нь заримд нь мартцсан уу? За танах. За. Багийн үнэлгээ. 2 смайлтай юм байна. За танах. За багийнх нь 1 смайлтай юу? За өнөөдрийн хичээлд хамгийн сайн цаг хугацаанд юмаа хийж оролцсон 1-р багийнхандаа баярлалаа.